teach us song. And when his daddy would visit, he'd come along. When they gather around the stars. Хаанаас ч хайгаад боломгүй шунан дурламаар амтыг та зөвхөн KFC-гээс амтлана. Гэх хүрээтэй энэхүү түргэн хоолны брендийг үүсгэн байгуулагч нь бизнесийн ертөнцид амжилтанд хүрэхэд хизээч оройтхгүй гэдгийг өөрийн түүхээр баталсан цөөхөн хүмүүсийн нэг. Энэхүү Эрвэхэ Зангаатай буурал эрхмийг дэлхий дээр танихгүй мэдэхгүй хүн цөөн бизээ. KFC франчайзын түүх шунан дурлам амтд брендийн үүсэл хөгжил, ялангуяа Колонел Сандерсын амьдрал тэр чигтээ бизнесийн ертөнцийн хамгийн сонирхолтой, адал явдалтай, зөв чиг өөрчлөгч, мөрөөдлийг бодит болгодог урам зоригийн түүх. Учир нь ихэнх хүмүүсийн тэтгэвртэй гарахтаа бэлдэж, заримийнх нь аль хэдийн тэтгэвртэй гарсан байдаг 62 наснд тэрээр алдарт KFC франчайз эхлүүлж 88 настайдаа тэр бомтон болж өдгөө түүний үлдээсэн өв нь дэлхийд даяар нийт 150 улсад 22,000 гаруй салбартай дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны брэндүүдийн нэг болсон билээ. Ер нь бизнес нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл, бас урлаг хосолсон хүн төрөлхтний хамгийн анхны практикуудын нэг. Ялангуяа 60 орчим наснда түргэн хоолны агуу эзэнт гүрэн байгуулж, өөрийн дүрээ мөнхөлж, хизээч мартагдахааргүй брэнд үүсгэнэ гэдэг гайхалтай. Бизнесийн амжилтад мэдрэмж, уйггүй хичээл зүтгэл, мэдрэмжтэй маркетинг, компани засаглал, бүтээлч санаа, дайтгуурлаг, геополитик, цаг үеийн байдал, хувь төөрөг гээд маш олон зүйлс нөлөөлдөг. Бүгдийг тэгээс эхэлсэн дэлхийн шилдэг компаниуд хэрхэн оргил өөд мацаж, унаж босож, шантарч тэмцэж, бие биетэйгээ өрсөлдөж, бас хор найруулж, ялагдаж ялж өнөөдрийн амжилтанд хүрэв. Энэ бол бизнесийн ноён оргилууд, цуврал, нэвтрүүлэг. Тэртээ 1890 оны намар Индиана мужид нэгэн нуган ур хорвоод мэндэлсэн нь Харланд Дэвид Сандерс байлаа. Түүнийг 5 настайд нь аав нь бурхан болсноор амьдралын ирээн бараантаа нүүр тулж, ээжигээ давхар ажил хийж явах хойгуур 3 дүүдээ хоол хийж өгөх шаардлагаар 7 настайдаа хоол хийж сурчээ. Энэ нь ч түүний ирээдүйн амжилтын үндэс болсон билээ. Ийхүү амьдралын хатуу хөтөөд нухлагдж, янз бүрийн олон ажил хийж явсан нь түүний олон талт байдлыг хөгжүүлж, хэрсэн ухаан суулгаж, хөдөлмөрийн үн цэнийг улам ойлгох боллоо. Мөн 40 нас хүрэх хүртлээр түүнд тохиолдсон бүтлгүйтэл эргэлт бүхэн дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээнүүдийн нэг болох KFC-г бий болгох эхлэлийг тавьсан юм. Тэрээр 1930 онд 40 настайдаа Кентаки мужийн Корбин хотод шатгуун түгээх станц ажиллуулахын хамт анхны ресторан нээн өмнөд зүгийн маягаар бэлтгэсэн шарсан дахиа ба бусад хоолоор үйлчилдэг байжээ. Тэнд тоогоочоос эхлээд Нярв шатгуун түгээх станцын ажилтан хүртэл хэд хэдэн албан тушаал хашиж байсан гэдэг. Үүнээс гадна удирдлагын ур чадвараа дээшлүүлэхийн тулд Сандерс 1935 онд Корнелийн их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан байна. Түүний Америк хоолнд оруулсан хувь нэмрийг нүүнэлж, Кентаки мужийн амбан захирагч Кентаки хурандаа цолоор шагнасан нь хурандаа Сандерс хэмээн нэрлэгдэх үндэс болсон юм. Жил ирэх тусам хүмүүс шатхуун авах гэж бус амттад шарсан дахиа идэх гэж ирдэг болсон тул ресторанаа өргөжүүлэн станцаа 142 хүний суудалтаа Сандерс Курт хэмээх замын хажуугийн ресторан болгон өөрчилсөн нь өнөөдрийн KFC брэнд үүсэх эхлэл болсон байна. Үүнийг дагаад шарсан дахиач тэр даяар алдаршиж удалгүй Сандерс олон жил зарцуулсан өөрийн 11 ургамал халуун ногоо агуулсан шарсан дахианы нууц жороо гаргалаа. Энэхүү жорн шууд утгаараа KFC-гийн нууц сүмс юм. Сандерс энэхүү өвөрмөц жорыг хатуу хамгаалж чадсан юм. Энэ нь түүний бүтээгдэхүүнийг бусдаас ялгаж сонирхол татахуйц сэтгэл татан байдлыг нэмсэн нь өнөөг хүртэл KFC брендийг таниулах чухал хэсэг болсон билээ.
Ийхүү дэлхийн 2 дугаар дайны хүнд гачигдaltaй он жилүүдээс гадна Америкийн нэгдсэн улсад хурдны замын шинжилэл явагдаж олон хуучин замууд хаагдаж эхэлсэн нь Сандерсын жижиг ресторан замын урсгалаас хүндийрэхэд хүргэсэн байна. Орлого нь буурч бизнес нь уналтанд орсон ч энэ нь түүний мөрөөдлийг орхиох шалтгаан болсонгүй. Энэ үед хурандаа Сандерс хувцаслалттай анхаарч тэр үеийн сонгодог хувцас цагаан костюм хар ирвэхи занга зүүх олжээ. Ийхүү 1952 онд анхны франчайз гэрээг Ютамужийн нэгэн ресторантай байгуулснаар KFC албан ёсоор мэндэлсэн билээ. Үүнийг дагаад мэдээж түүний зурагтай бас Kentucky Fried Chicken гэх бичгтээ анхны логогоос гадна та бүхний сайн мэдэх энэхүү лозонч урган гарлаа. Энэ үед KFC-ийн нэрийн хуудас болсон Bucket Meal хэмээх алдар цавлгаа анх худалдаанд гарсан нь гэр бүл найзууд хамтдаа хооллох соёлын шинэ хэв маягийг бий болголоо. Энэ нь зөвхөн хоолны бүтээгдэхүүн бос амьдралын хэв маяг, гэр бүлийн хамт цагийг өнгөрөөх хэвшил болон хувирчээ. Сандерс компанийнхаа нэрийн өмнөөс жилдээ 320 мянган километр замыг туулж, телевизийн олон сурталчилгаа, тоглолтын зураг авалтад оролцож, өөрийн өвөрмөц төрх хувцаслалтаараа яахын аргагүй амьд брэнд компани бэлэг тэмдэг лого хിവэр мөнхөд үлджээ. Restaurants, please welcome the Colonel Sanders to PTX. Өөрөөр хэлбэл түүнд патент хэмээх барагдашгүй, шавхагдашгүй, дийлдэшгүй том нөөц хөрөнгө байхаас гадна энэ бизнесийн бэлэг тэмдэг болсон өвөрмөц өвгөн бурал дүр буюу цагаан хослол Ревеке Занга, халуун дулаан итгэл төрхүйц инээмсэглэл, шууд хэрэглэгчтэй харилцдаг байдал нь брендийг хүний нүүртэй болгож хүмүүст итгэл төрүүлдэг болсон юм. Энэ нь цаад утгаараа нэг л дотно гэр бүлийн гишүүнийхээ гэрт ирж амтад шарсан дахиа идэж буй мэт халуун дулаан итгэлийг бий болгосон билээ. Альва хоолыг сэтгэлээрээ хийвэл амттай гэдэг шиг хурандаа Сандерс ч нэгэнтээ хоолны амт зөвхөн орцонд биш сэтгэлд оршдог гэж хэлсэн удаатай. Магадгүй тэр л амт KFC-ийн дахиаг өөр болгосон байх. Үүнээс гадна тэрээр дахианы махаар хоол хийх уламжлалт аргуудыг баримтлаагүй. Тэрээр даралтад агшаагч ашиглан дахианы мах шарах шинэ аргыг туршиж боловсруулсан нь KFC-ийн амжилтад чухал нөлөө үзүүлсэн. Түүний шинийг санаачлах дасан зохицох чадвар нь хөл хөдөлгөөн ихтэй зах зээл дээр брэндээ ялгахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Удалгүй 1960-аад оны ихэнх гэхэд улс дотроо хамгийн том шарсан дахианы сүлжээ болж, удалгүй Канада, дараа нь Их Британи, Австрали, Мексик, Ямайкад салбрааны олон улсад өргөжөнд хэлсэн анхны түргэн хоолны сүлжээнүүдийн нэг боллоо. Харин 1964 онд KFC-ийн алдрын оргилд хүрч, буурал хурандаа маань компани худалдахаар шийдлээ. Хэлэлцээрийн нөхцлөөр тэр 2 сая $2 бэлнээр авч, компани төлөөлөгчийн албан тушаал буюу брендийн нүүр царай хിവэр үлдэхэр болж, жилд $250 мянган төлбөр авахар болжээ. Түүний үүрэг хэвлэлийнхэн үйлчлүүлэгчид болон ажилтнуудтайгаа уулзах зэрэг өмнө нь хийж яваагүй удирдлагын маркетинг байлаа. Түүний нэр дүрс бүхий KFC брэнд хэдийн Америкийн нэгдсэн улсын хамгийн хурдан өсөн дэвшиж буй түргэн хоолны сүлжээ болж дэлхийд танигдж эхэлсэн байв.
Хожим нь KFC, PepsiCo-ийн мэдээлд орж 1997 онд Yum Brands компани нэг хэсэг болсон юм. Энэ нь Taco Bell, Pizza Hut зэрэг томоохон түргэн хоолны брэндүүдтэй нэг бүлэгт багтах болсон гэсэн үг. Үүнээс гадна хятад энэтхэг зүүн Азийн зах зээлд дасан зохицсон бүтээгдэхүүн, нутгийн амтан тохируулсан жор, сошиал медиа маркетинг зэрэг нь амжилтын түлхүүр болж өгсөн юм. Өнөөдөр KFC зөвхөн шарсан дахиа биш, харин амжилт, бүтээлч сэтгэлгээ, шаргуу хөдөлмөрийн бэлэг тэмдэг болон хуурчээ. Merry Christmas! Let's party! Kentucky-のクリスマスパック。クリスマス。KFC-ийн Япон улсын зул сарын баярын өдрийн зоог болсон бөгөөд жил бүрийн 11-р сараас 12-р сарын 25-ны өдөр хүртэл бакеттай шарсан дахиа жилийн бусад үетэй харьцуулахад илүү өндөр борлуулалттай байдаг байна. Захиалга бүр хэдэн 7 хоногийн өмнөөс хийгддэг бөгөөд зул сарын баяраар хамгийн урт дараалал зөвхөн KFC-д үүсдгээрээ алдартай. Харин KFC хятадын зах зээлд нэвтэрсэн нь гадаадын компаниудын дундаас хамгийн амжилттай нь гэж тооцогддог. 1987 онд Бээжинд анхны худалдааны цэгээ нээсэн юм. KFC-н Америк маягаар үйлчлэхийн оронд өөрийн цэс болон маркетинга нутгийн амтан тохируулан өөрчилжээ. Өнөөдөр KFC-н хятадын хамгийн том рестораны сүлжээ бөгөөд 10,000 гаруй салбартай. KFC-гийн хятад дахь амжилтыг хятадын зах зээлд гарахыг ирмэлзэж буй бусад олон улсын бизнесүүд үлгэр жишээ болгон ашигладаг юм. Харланд Сандерс 1980 онд 90 наснда бурхны оронд залрав. Сүүлийн жилүүдэд тэр өөртөө ихэд санаа тавьж, аялал жуулчлалаар явж гольф тоглон, эхнэрийн хамт нэгэн рестораныг ажиллуулж байлаа. Гэхдээ хурандааг нас орсноос хойш компани түүх унтраагүй юм. Амжилт гэдэг нь ихэнхдээ санаа, зориг, уйггүй хөдөлмөрийн нийлбэр. Харланд Сандерсийн амьдралын түүх, бүтээл, бизнесийн философи, олон бизнес эрхлэгчдийн хувьд урам зоригийн их булаг болсоор байна. KFC болон Хурандаа Сандерсийн өөр нэгэн сонирхолтой түүх гэвэл Хурандаа Сандерс DC Comics-т өөрийн дүрээ мөнхөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл KFC болон DC Comics хамтран хэд хэдэн комик ном гаргасан бөгөөд энэ буурал өвгөн маань өөрөө супер баатрын дүрээр гарч ирж муу хүмүүсийг ялан дийлж KFC-гийн амтыг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл Хурандаа Сандерс өөр зэрэгэлдээ ертөнцөөс ирсэн хорон санаад Сандерстаа тулалдаж хоолны соёл ёс суртахуун жинхэнэ амт гэсэн сэдвийг маш сонирхолтой, хөгжилтэй байдлаар харуулдаг. Тэгэхээр ажил мэргэжлээ олон удаа сольж, бизнесийн олон бүтлгүйтлэлтэй байсан ч Сандерс хизээч бууж өгсөнгүй. Тэрээр 60 нас хүртлээр том завсарлага олж чадаагүй нь амжилтанд хизээч оройтдгүйг харуулж, хатуучлын гэрэлт самхад Америкийн мөрөөдлийн бэлэг тэмдэг, бэрхшээлд тууштай байх нь юр бусын үр дүнд хүрдэг гэдгийг өөрийн түүхээрээ гэрчилсэн билээ. Үүгээрээч KFC бол жирийн нэгэн түргэн хоолны газар биш. Харин тасралтгүй зүтгэлийн бэлэг тэмдэг, шинээгсэдэх ухааны илэрхийлэл, хэрэглэгчдийн итгэлийг олох ухаалаг маркетинг, мөн шинэ үеийн залуус брендийн нүүр царайг дахин таниулах комикоор дамжуулсан маркетинг, бас нас бол тоо гэдгийг харуулсан үлгэр дуурайлалтай урам зоригийн түүх юм. Хожим Хурандаа Сандерсийн үлдээсэн өв, түүний 11 төрлийн ургамал амтлагчаар амталсан дахин давтагдшгүй хосгүй амт Төв Азийн цээжнээ морилон ирж 2013 онд Монголд нээгдсэн билээ. Үүгээрээч Хурандаа Сандерс Данганс KFC-г үүсгэн байгуулагч биш, тэр бол өөрөө брэнд нь байсан билээ. Cause it's a bittersweet